50 хоногийн хөл орой. 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2021 оны 1-р сарын 4, 2-р сарын 11-ээс 23 болон 4-р сарын 10-наас 5-р сарын 8-ны өдрүүдэд нийтээрээ хөл хорионд оров. Засгийн газар огцров. Иргэд улсын онцгой комиссийг огцрохыг шаардаж төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн амарсан ихийн асуудлаар Монгол улсын 31 дахь засгийн газар огцров. Үе шаттайгаар хилээ нээв. Гадаадд гацсан иргэдтэй хилээ нээж тусгай үүргүүдийн нислэгүүдийг цуцалж эхлэв. Ерөнхийлөгчийн сонгуул. Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа иргэд аж ахуй нэгжүүдэд тавьсан шаардлага эрх баригч нам бүдүүлгээр зөрчив. Жусаал цуглаан хийх эрхийг зөрчив. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслын үеэр цар тахлын үеийн дэглэмийг зөрчиж бөг шүүмжлэн үхэлсэн иргэн амар түвшин баривчлав. Нөв наадам. Тэгш бус байдал хүний эрхийн зөрчил төсвийн үр ашиггүй зарцуулалтыг шүүмжиж нөв наадам 50 жагсаалыг зохион байгуулав. Эмнэлгийн тусламж авч чадаагүй иргэн гудамжинд өөд болов. Ковидын халдвартай иргэн тусламж авч чадалгүй Баянзүрх дүүргийн энэрл эмнэлгийн үүд нь нас барав. Дабл стандарт тогтов. Монгол Улсын ерхий сайдын санаачилсан дижитал нэшн арга хэмжээ засгийн газар гаргасан шийдвэрээ дагаж мөрддөггүй дахин харуулж дабл стандарт үүсгэв. Халдварын өдрийн шин тохиолдол 3000 давуу. Улсын хэмжээнд коронавирус халдварын 3088 тохиолдол шинжилгээгээр батлагдсан нь өдөрт бүртгэгдэх халдварын хамгийн дээд түвшинд хүрв. Цар тахлын эсрэг хуулийг дахин сонгов. Хуулийн үйлчлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сонгов. Тус хуулийг хэрэгжих жил 8 сарын хугацаанд 1036 хүнийг төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон юм. Эрхээ эдлээ.